За сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдлэгт тусал нэмэр болох үүднээс өөрийн уншсан, сонссон, харсан, үзсэн, хэрэгжүүлсэн бүхнээсээ та бүхэндээ хүргэдэг байгаа. За өнөөдөр та бүхэндээ тархины талаар жоохон ч гэсэн өөрийнхөө мэддэг зүйлээсээ хуваалцъя гэж бодлоо. За тархины эрүүл мэнд яагаад маш чухал вэ? Та өөрөөсөө ч гэсэн асуугаад үзээрэй. Тархины талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ? Тархиа хэрхэн эрүүл байлгадаг вэ? Гэт нэг бодоод үзээрэй. За тэгвэл би та бүхэндээ жоохон ч гэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэе. Тархины эрүүл мэнд яагаад маш чухал вэ? Учир нь тархи бол бидний амьдралын бүх удирдлагын төв юм. Нэгдүгээрт тархи бодох, шийдвэр гаргах чадвар. Тархины эрүүл мэнд сайн байх үед тод сэтгэн зөв шийдвэр гаргана, асуудлыг тайван логикоор харна. Харин тархины эрүүл мэнд муу байх үед ядрах, стресстэх, эргэлзээ нэмэгдэх, алдаа гарах нь олширна. Тархи сэтгэл санааны тэнцвэр юм. Тархины эрүүл мэнд сайн байх үед баяр гуниг, уур айцыг зохицуулдаг. Тиймээс тархиа хамгаалж ах хэрэгтэй. Тархины эрүүл мэнд муудах үед сэтгэл готрал, түгшүүр, уур бухимдал амархан өсдөг. 3-дугаарт тархи санах хойбоо анхаарал юм. Тархины эрүүл мэнд сайн байх үед юмыг урдан ойлгоно, урдан сандаг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг гэсэн үг. Эсвэргээрээ тархины эрүүл мэнд муу байх үед мартах, анхаарал сарних, яддарч суйлдах шинж илэрнэ. 4-дугаарт тархи бол биеийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тархи нь зүрхний цохилт, амьсгал, даавар, дархлааг удирддаг. Тиймээс тархи эрүүл байвал бие бүхэлдээ эрүүл байдаг гэсэн юм. 5-дугаарт тархи бол амьдралын чанар юм. Тархины эрүүл мэнд сайн байх үед өөртөө итгэлтэй, харилцаа сайн, ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг юм. Тийм учраас та бүхэн минь тархиа үргэлж, хайрлаж, эрүүл мэндэд анхаарч яваарай. Бас хажуугаар нь та бүхэндээ хэрэгтэй болох болов уу гэсэндээ тархиа хайрлах, өөрийнхөө хэрэгжүүлдэг энгийн арга зуршлуудаасаа танилцуулъя. Хамгийн түрүүнд маш сайн чанартай унтах хэрэгтэй. Стрессээ гаргаж сурах, чанга дуу чимээ, бусдын өмнөөс өөрийгөө стресстүүлэхгүй байх нь хамгийн чухал. Ус сайн уух хэрэгтэй. Өдөр бүр усыг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Бас дасгал хөдөлгөөн хийх, стресстгүй байх, тархины тэжээлийг өдөр бүр ууж хэвшээрэй. Тархины тэжээл гэдэг маань тархинд хэрэгтэй амин дэм, амин хүчил болон тэжээл болон хүрдэг байгаа. Тийм учраас тархины янз бүрийн тэжээлээс та заавал өдөр бүр ууж хэвших хэрэгтэй. Дараа нь гэвэл хоолны дэглэм. За хоолны дэглэм барих хүнд хоол бага идэх, яагаад гэвэл толгой өвддөг хүний өтгөн байн хатаж байдаг учраас түлхүү ногоо болгон 7 хоногт нэг удаа махгүй хүнс хэрглэж мацаг барьж сурах хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал байдаг. Тэгээд хүнс дундаас улаан болон ногоо өнгийн түлхүү сайн идэж байх нь хамгийн чухал. За улаан манжинг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. За улаан манжинг та надаар хэлүүлдэггүй, ач тус амин дэмийнхэн талаар та надаар хэлүүлдэггүй мэдэх бах. За улаан манжин бол тархихгүй биед маш сайн холестерин ялгаруулахаас гадна хоол боловсруулах, за тэгээ биеийн хорт эсүүдийг хөөх гэх мэтчлэн маш хэрэгтэй байдаг. За цусыг шингэлэх бас үүрэгтэй. Тийм учраас толгой өвддөг хүмүүсээс улаан манжин төлөхөөсөө хэрэглээрэй. За дараа нь гэм бол амьдралын эрүүл, дадал зуршилтай болох, аль болох тайван байх, утас болон компьютер удаан хугацаагаар харахгүй байх хэрэгтэй байдаг. Хүнд дасгал биш, дасгал йогийн төрлөөс бясалгалын дасгалыг сонгох илүү үр дүнтэй. Тэгээд намун зүлэн аялгыг сонсож байгаарай. Нүдээ тархиа хамгаалж, утасныхаа дууг багасгаж, заримдаа утаснасаа холдож, харах биш сонсох янз бүрийн ном, подкаст, өгүүлэг сонсох нь тархинд маш сайнаар нөлөөлдөг юм байна. Тэр нь тархины дасгал болж өгдөг гэсэн үг. За өглөө бүр нарны бясалгал, нарны энерги авч сурах хэрэгтэй. Өдөр бүр омега, Д, С тархины тэжээл өдөр бүр ууж дархлаагаа дэмжиж байгаарай. Гэт олон арга зарчмууд байгаа. Хэрэг болов уу гэсэн үднээс өөрийнхөө аргын талын талаас нь та бүхэнтэй хуваалцлаа. Таалагддаг болов уу гэж бодсондоо та бүхэндээ хүргэлээ. Ингээд та бүхэндээ эрүүл аз жаргалыг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.